Сайн байцгаана уу? Гадаад иргэн хариатын газрын систем рүү тоон гарын үсгээр нэвтрэн орох зааврыг танилцуулж байна. Юун түрүүнд хэрэглэгч та e-sign клиент программыг компьютер дээрээ татсан байх ба тоон гарын үсгийг ашиглах үедээ заавал нээж ажилуулах шаардлагатай. E-sign клиент программыг нээхэд тоон гэрчилгээ суулгах, пин код солих, тоон гарын үсэг гэсэн дөрвөн цэс харагдана. Үүний дараа e-sign программаа нээлттэй орхиод веб хөтчөө нээж ISF цэгийн мэн буюу гадаадын иргэн хариатын сайт руу орон баруун дээд буланд байгаа нэвтрэх товчийг дарахад Монгол Улсын иргэнээр нэвтрэх, Монгол Улсын хуулийн этгээдээр нэвтрэх, гадаадын иргэнээр нэвтрэх, салбар төлөөлөгчийн газраар нэвтрэх гэсэн сонголтууд гарч ирнэ. Үүнээс та улсын бүртгэлтэй хуулийн этгээд бол Монгол Улсын хуулийн этгээдээр нэвтрэх сонголтыг дарснаар автоматар дан систем рүү шилжинэ. Дан систем рүү шилжсэний дараа та гадаадын иргэн дээр тоон гарын үсгийг авсан бол гадаадын иргэн хэсгийг дарж ороод тоон гарын үсэг гэсэн сонголтыг хийсний дараа F-регистрийн дугаараа оруулаад sign in товчийг дарна. Нэвтрэх товч дарсны дараа e-sign програм дээр пин код хийх хэсэг гарч ирэх ба энэхүү хэсэгт та тоон гарын үсгийн кодоо оруулан үргэлжлүүлэх дарна. Кодоо оруулсны дараа та регистрийн дугаараа зөв оруулсан бол байгууллагын нэр болон тоон гарын үсгийн хүчинтэй хугацаатай баталгаажуулах хэсэг гарч ирэх ба ок сонголтыг дарж нэвтрэн орно. ок сонголтыг дарсны дараа дан системд нэвтрэн орж зөвшөөрөх сонголтыг хийснээр ISF цэгийн мэн сайтад нэвтрэнэ. Хэрэв та байгууллага дээрх тоон гарын үсгээ Монгол дахь ирэх бүхий иргэн дээр авсан бол доор харагдаж байгаа байгууллага хэсгийг сонгоод тоон гарын үсэг авсан иргэнийхээ регистрийн дугаарыг оруулан нэвтрэх дарж e-sign клиент програм дээр пин код хийх хэсэг гарч ирэх үед тоон гарын үсгийн кодоо хийгээд үргэлжлүүлэх дарна. Үргэлжлүүлэх товчийг дарсны дараа байгууллагын нэр болон тоон гарын үсгийн хүчинтэй хугацаатай баталгаажуулах хэсэг гарч ирэх ба ок сонголтыг дарж нэвтрэн орно. Үүний дараа дан систем рүү шилжихэд зөвшөөрөх дарсны дараа ISF цэгийн мэн сайтад нэвтрэх болно. Гадаадын иргэн хариатын газрын систем рүү амжилттай нэвтрэн орсон бол дэлгэцийн баруун дээд буланд таны байгууллагын нэр харагдах ба үйлчилгээнүүд цэс рүү орон хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Баярлалаа.